Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Насанбаат аймгийн засаг дарга Аз Жаргал болон албаны бусад хүмүүс Дархан ус суваг компанийн үйл ажиллагаатай танилцсан юм а. Дархан ус суваг компани өнөөдрийн байдлаар Дархан хотын 13,800 гаруй айл өрх, 1500 гаруй үйлдвэр аж ахуйн нэгжтэй ашиглалтын гэрээ байгуулан үйлчлэгээ үзүүлж гэр хорооллын 28,000 айл өрхийг нийт 44 ухаалаг ус үгээх байраар дамжуулан унтны цэвэр усаар хангаа ажиллаж байна. Гэр хорооллын 44 худаг байдаг бидний. Энийн нэг 18 худаг нь бол бид нэр зөвөрийн явдаг. За өнөөс гадна хуучин бол Дархан сумын хэмжээнд хийгдсэн төсөл хөтөлбөрөөр хийгдсэн 21 худаг байдгийг. Энэс нэг 19 худгийг Дархан суваг компанид шилжүүлэх ийм саналыг тавьж байгаа. Бид нар бол ямар ч сан энэний ээжинд 3 худаг дээр бол өөрийн болцоогоор нийгмийн ажлын хүрээнд бол асуудлаа шийдсэн байгаа. 55.4 тэрэм төгрөгийн хэрэгцээ байгаад байна. За ямар ч сан улсын төсөвт маань 567 тэрэм төгрөгийг бол тусгахаар ингээд тэрнээс нь 2.5 тэрэм төгрөгийн шугамын засварын ажил энэ бол нөгөө Дархуул аймгийн хэмжээнд экзекутив зэрэг ярьдаг 17 цэг байгаа. Энэ 11.5 км шугамыг шинжлэх асуудал байгаа. Энэ ямар ч улсын төсвүүдэд суулгуулахаар ингээд сангийн сайд маань жавхлан сайд маань өөрсдөө санаачлаг гаргалаа. Хоёр дарга маань дэмжлээ. Ингээд бид нар ямар ч сан гол чигүүдээ бол засахаар болж байна. Ер нь бол орон нутгийн болон улсын төсвөр бол сувгийн шугамын засварын шинжилгээ ажил хийж ирсэн тохиолдол байхгүй байна. Тэгэхээр энэ жилийн хувьд бол маш том ажил боллоо. Энэ орчин үеийн усны ухаалаг тоолооруудыг тавих ажлыг бид нэр сүүлийн жилүүдэд хамтарч хэрэгжүүлэхээр явж ирсэн. За энэний үр дүн гарч 2020-21 онд туршилтын ажлууд, технологийн туршилтын ажлууд явагдаж мөн сая хурлаар орж энэ туршилтын аргачлалын норматив батлагдаж Монгол улсын засгийн газар, Австрали улсын засгийн газрын хамтран ажиллах төсөл хөтөлбөрөнд 7.5 сая еврогоор санхүүжүүлэх төсөл хөтөлбөр засгийн газараар батлагдсан байна. За ингэснээрээ бол бид өнөөдөр энэ шингэн алт гэж байгаа энэ усыг зөв зохистой ашиглах тийм ээ. За энэ компани өөрөө үндсэн үйлдвэрлэлээр олж байгаа орлогоо бүрэн хянах, эдийн засгийн хувьд ашигтай ажиллах бүх бүрэн болцоо боломжуудыг хангасан байна. Дархан ус суваг компани хамт олон Дархан хотын ус хангамжийн шугам сүлжээг шинжлэх, айл өрх аж ахуйн нэгжүүдийг бүрэн ухаалаг тоолоорын системд холбох ажлыг эрчимжүүлэхээр анхааран ажиллахын зэрэгцээ эрчим хүчний хэмнэлттэй систем бий болгох, Дархан хотын ундны усны аюулгүй байдлыг дээшлүүлэн улмаар бүтээмжийг сайжруулах зорилго тавин ажиллаж байна.